За hi guys, энэ удаагийн бичлэгээр Хятадын Чүнчийн хотоос Хятадын бусад хот руу дотоодын ер нь нислэгүүд нь ямар хэн үнэтэй байд юм бэ гэдэг талаар мэдээлэл өргөхөд бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэглүүгээ орцгоё. За хамгийн ихний сонгож авсан нислэг нь бол Чүнчинээс Гуанчжоу руу ямар хэн үн тарифаар ер нь очд юм бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За Чүнчинээс Гуанчжоу руу бид нэг талдаа нисэх юм бол нэг талынхаа нислэгийг бол хайж гаргаж ирсэн байгаа. Хамгийн хямдханаар 412,600 төгрөгөөр бид нэр Хятадын Чүнчин хотоос Гуанчжоу бол шууд нислэг бол үйлдэж болох нэ. Ерөөсөө 2 цаг 10 минутын нислэг болно. За тэгээд 44 lbs буюу нэг 20 кг-ийн дундаж чинтамтай бол явж болно гэсэн 23-ын том биш 20 кг-ийн дундаж чинтамтай бол ингээд бид нэр бол Гуанчжоу бол нисчих нь байна. За тэгээд Гуанчжоугоосаа буцаад яаж буцах юм бэ гэх юм бол Шанхайгаар дамжаад, Бээжингээр дамжаад, эсвэл Хотоор дамжаад бол бид нэр буцах боломжтой. За үгүй бол бид нэр хоёр талдаа тиктэй аваад Чүнчин рүү яг ирсэн замаараа Бээжингээр дамжиж ирсэн үү, Хотоор дамжиж ирсэн үү тэрүүгээр бас буцах боломжтой байна. Ерөнхийдөө Хятадын дотоод нислэг бол нэлээд юм хямдхан бол байдаг гэдэг бол та бүхэнд бол сонирхуулах замаар ер нь энэ бүхнийг бол харуулж байна гэсэн. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтад шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ танд зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За үүний дараа бол бид нэр Чүнчин хотоос бас Шанхай руу нисэж болох нэ. За тэр нислэг нь бол 460,200 төгрөгийн үнэтэй энэ Spring Airlines буюу Монголоос Шанхай руу нисэж байгаа тэр компани бол онгоцоор нисэж болох нь. За энд нэг сонирхолтой зүйлийг харж болох юм бол Чиндамгүй нисэх юм бол 420,200, Чиндамтай нисэх юм бол бас 420,200 төгрөгийн үнэтэй буюу үнийн хувьд ялгаа гарахгүй бол Чиндам бол аваад явчих нэ. За энэ маань бас нөгөө 20 кг-ийн Чиндам байгааг анзаарж байгаа. Чүнчин хотоос бид нар Шанхай руу 2 цаг 25 минут нисэл бол оччих нэ. За тэгээд Шанхайг үзнэ гэсэн үг юм бол. За тэгээд бид нэр Шанхайгаараа дамжаа шууд тэр чигээрээ бид нар Монгол руу буцаж болно. Тэгэхээр бид нарт бол заавал буцаж нөгөө Чүнчин хот руу ирээд ах шаардлагагүйгээр нэг удаагийн нислэг байхад л бол бид нарт бол хангалттай гэсэн үг. За дараагийн сонгож авч байгаа та бүхэнд сонирхуулах байгаа маршрут маань болохоор бид нар бол Гуанчжоу руу очсон. За тэгээд Санья буюу нөгөө нэг Хайнан руу очих боломжтой. За Хайнан руу очих тикет маань болохоор бас нэлээд хямдхан байдаг. За Чүнчинээс Санья руу бол ингээд нисэх нь байна. За тэр минь бол 550,000 гэж байгаа боловч бид нар Чиндамгүй нисэж байгаа нисэх юм үнэтэй. Чиндамтай нисэх юм бол 611,400 төгрөгөөр бид нар 2 цаг 20 минут нисээд бид нар Чүнчин хотоос Хайнан арал руу очих нэ. Тэгэхээр бас асар хямдхан байгааг бол харж байгаа. За тэгээд Хайнанаасаа хэрвээ бид нар шууд нислэг тухайн үед Монгол руу нисэж явах юм бол тэр үүрээр нисэж чинь. За үгүй бол буцаад Чүнчин хот руугаа юм уу эсвэл Шанхай, Бээжингээр дамжаад бид нар бол Монгол руугаа ирнэ гэсэн үг. За үүнээс гаднаас Бээжин, Хөхөт хоёрыг бол онцлох бол боломжтой. За тэгтээ миний өмнөх нөгөө нэг хэрхэн Чүнчин хот руу хямд зардлаар явах уу гэсэн бичлэг дээр маань болохоор Монголоос гараад Бээжингээр юм уу Хөхөтөөр дамжаад Чүнчин рүү ирж байгаа. Тэгэхээр та тэр бичлэгийг бол үзчих юм бол ер нь үн терапи нь ямар байх юм бэ гэдэг бол олоод мэдчихээн. За тэрүүгээр бол бид нар бол нөгөө нэг заавал ингэж тусдаа нислэг харахгүйгээр бид нар угаасаа л Чүнчин рүү явж явах замаараа Бээжин Хөхөтийг үзчих боломжтой гэсэн үг. За тэгэхээр тэр бичлэгийг бол үзээрэй гэж бол санал болгож байна. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Лайк бол subscribe дарцгаагаарай. Bye guys, дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.